За сайн байцгаана уу? За бүтээлч урлан Creative Gallery-аас та бүхэнтэйгээ мэдчилж байна. За өнөөдөр манай урлан нэгэн шинэ хамтрагчтайгаа танилцаж мөнх ариуна гэдэг энэ хамтрагч бүсгүйгээ одоо хүлээн авч энэ хүнийхээ бүтээлтэй та бүхнийг танилцуулахаар бичлэгээ эхэлж байна. За та сайн байна уу та? Сайн бацгаана уу? Та энэ өдрийн мэндгэрье. Баярлалаа. Та өөрийгөө танилцуулна уу? За би болохоор мөнх ариуна гэдэг дэлгэр орчин мөнх ариуна гэдэг. Одоо Өвөр Монголын өвдөц засахны Хайлаар хотын хөлбөмбөр дэд сургууль багшилж байгаа одоохондоо өөрийн гэсэн бас нэг хүүхдийн урлаг дээр хөтлөн ачаас хүчтэй хамтран бас нэг хүүхдийн зохиол оролцож байгаамаа. За зөв. Таны яг сурч төгссөн сургууль мэрэгжил юу вэ? Мөнх ариунагч. За миний мэрэгжил бол миний анхны мэрэгжил бол дуу хөгжмийн багш мэрэгжил. Дараа нь бол одоо багшийн дэд сургуулийн оройчнагаар нийгмийн ажилтан гэсэн мэрэгчлэр сургууль төгсөөд одоо сүүлийн 10 жил гадаад харилцаа хариуцсан нийгмийн ажилтан хийж байна. За танд баяр хүргэе. Баярлалаа. За баярлалаа. За ингээд дуу хөгжмийн багш мэрэгжилтэй бүсгүй маань өнөөдөр манай бүтээлч урланд хандаж өөрийнхөө шинэ бүтээлийг энэ үзэгч түмэндээ монголчуудад одоо танилцуулъя. Миний энэ бүтээл бол ийм онцлогтой гэдгийг одоо хэлж ойлгуулъя гэж зорин ирсэн тань баярлалаа. Мөн одоо таныг манай бүтээлч урлантай холбож өгсөн таны одоо хамтрагч багшд бас талархлаа илэрхийлье. За маш их баярлалаа. Энэгээр бас дамжуулж одоо манай төрийн бүс байгууллагын одоо сургуулийн өмнөх боловсролын төрийн бүс шинжилгээ гэсэн хорлоо багш, ташмаа багш нартаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Хамтарч ажиллахад бас их таатай байсан шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр манай бүтээлч урлангийн одоо довч танилцуулгыг бол би танд өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл бид нар бол бүтээлч Монгол хүнээ дэмжих ийм орон зай байгаа. За яаж дэмждэггүй гэхээр юуны өмнө одоо таны эхлээд бид нар номыг танилцуулгыг авъя. Энэ танилцуулгыг бид нар захин орчинд одоо үндэсний брэндүүдийг нэг сувгаар ингэж мэдээлдгээрээ манай одоо эхний дэмжлэг болдго юм аа. Та миний өөрхөн дүү нэг гэдэг энэ номыг бүтээсэн байна шүү дээ. Энэ бүтээлээ бидэнд товч танилцуулна. За маш баярлалаа. За ингээд миний хөргөнд өгсөн энэ сайхан бүтээл байна. Одоо 3-аас 5 нас буюу сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгийн насныхан зориулсан байна. Бас миний хөргөндөө 2 гэсэн бас 2 дугаар дэвтэр маань утгагүй бас уншигчид та бүхнийхээ өмнө гарах юм байна тийм ээ? Гарнаа. За энэхүү ном болохоор одоо анх 2 жилийн өмнө бол одоо яг энэ хүүхдийн хэмжээнд бүх танин мэдхгүй хичээл буюу танин мэдхгүй хичээл дээр бол хүүхэд болгоно одоо дуугаараа дамжуулж одоо энэ маш их хүртэх дуртай. Жишээлбэл одоо нүдний тухай ч юм уу, шүдний тухай ч юм уу, хаврын тухай ч юм уу одоо ойлголт багш хичнээн зураг заагаад хичээл заасан ч гэсэн ойлгохгүй байдаг. Энийг бол бас энэ цэцэрлэгийн багш нарт бол бас яг хичээл заахт нь холбоотой уялдаатайгаар бид нэр болохоор энэ номыг одоо хийсэн байгаа. Зөв. Өөрөөр хэлбэл 3-аас 5 насны буюу яг цэцэрлэгийн одоо эн чинь ямар бүлгүүд гэж явдаг вэ? Дунд ахлах бүлгүүд. Тэгээ дунд ахлах бага. Ерөнхийдөө энэ ном маань болохоор бага бүлгийн хэмжүүл бас хэрэглэх боломжтой. Яг тэр бага насны 3 насны хүүхдийг дөнгөж хилд орж байгаахт нь яг юунд тусах вэ гэдгийг болсон. Одоо аава ээжээ хараараа алхаж бие сурлаадаа гэл жишээлбэл хүүхднийг дөнгөж хилд орж байгаа. Нэг ээж аавгаа дагаад уйлж байгаа хүүхдүүдийг яаваа уйлж болохгүй шүү, том болж байгаа шүү гэсэн энэ утга санаатай яг энэ бол 3 насны хүүхдүүд, 3 настай хүүхд, 4 настай хүүхд, 5 настай хүүхдүүд дуулахаараа ийм онцлогтой байгаамаа. Та бол одоо хөгжмийн багш мэрэгжилтэй хожим хойно ингээд бүр хүүхдийн ийм шүлэг яруу найраг бич шүлэг зохиодог, дууны шүлэг зохиодог болсон юм байна шүү дээ. Та ер нь одоо энэ миний өөрхөн дүү гэдэг энэ номон дотор таны хэдэн бүтээл байгаа вэ? Ер нь нийт хэдэн дууны шүлэгтэй? За энэ дээр бол манай миний хөрхөн дүү гэсэн энэ ном маань бас өөр зохиолчд бас оролцсон байгаа. Энэ дээр болохоор яг яалтчгүй одоо маш их гоё дууны үг бичсэн хүмүүс оролцсон байгаа. Энэ дууных нь бол 180% нь бол би өөрөө энэ зохиосон байна. Та надад одоо жишээлбэл миний хөргөнд дүү гэсэн баярлалаа энд. Сайхан номны маань дууны үг болохоор одоо энэ
Халтар царайтай миний дүү хав ойрыг өмүүлж наадна. Харандаа би барьж яваад хан шалаар зурж ирээ чинь барьсан зүйлээ бусдаас нууд бүгд түүнийг ирж хайн хаан нусны аргадаж асуухаар хурууга зааж толгоос сэгсэрнэ. Уйланхаа ууртаа дүүгээ би уурлаж загнаад явах үү гэд энэ бодоход бас ийм сайхан яг хүүхэд нөгөө нэг юмаа нуучгаад ерөөсөө дуу хүүхдийн дууны шүлэг гэдэг маань ерөөсөө хүүхдийн бодлол байдаг байхгүй юу. Тэгэл энэ дууны үгс ягаа санаанд орсонгүй манай ач юмда дүүгийн хүүхд маань юм нуучаад олохгүй бидэнд ээжийнхээ гар утсыг нугаад 2 өдөр болсон байхгүй. Тэгээд энэс жишээ авсан л та. Тэгээд ерөөсөө асуухаар ерөөсөө нөгөө соосгоо хөгчөд мэдхгүйгээд хуруугаа заагаад байгаа байхгүй. Жишээлбэл яг иймэрхүү дуунуудаа тэгээд миний хөөрхөн амьтад хүүхэд яаж та амьтдыг нэрлэж сурахад л жишээлбэл одоо багш нь одоо амьтдыг яаж нэрлэхгүй бол одоо энэ дээр бүгд одоо энэ номтойгоо зурагтайгаа бас амьтдыг нэрлэхэд дуутайгаа нь одоо энэ дуун дотор цаанаа болоход яг амьтдын дуу хоолой бас орсноор бас онцлогтой. Одоо сүлд мод одоо цаан сам гэх одоо бүх дууны сэдв. Одоо жишээлбэл миний хөөрхөн дүү ном маань болохоор нийтдээ 51 бүтээл орсон байгаа. 51-нд бүтээл орсноор танин мэдхүүн хичээл дотроо байгаа. Хүүхд өдрийн ягаад энэ цэцэрлэгийн багш нар одоо яг юу дутагтаад байгааг бол 2 жилийн өмнө болол би алтаас багш надад одоо хэд хэдэн дууны үгний санал өгсөн л да багшаа танаад гэдэг. Тэгснээр багшаа хоёлын ирнэ. Өөрөө алтаас багшаа намайг бодвол хүүхдийн байгууллагаас одоо дуу хөгжим багшаар одоо дагнаад ажиллаж байгаа. Бас мундагч бас хөгжмийн зохиолч алтаас багшийн маань бүтээлээр хүнд хүрдгээр оролцдог. Тэгсэн чинь намайг одоо арай навш над нэг юм дууны өгнөд өгөөч гэдэг. Тэгээд 2 жилийн өмнө одоо ийм дууны өгнөд одоо яг сэдв 9 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл ямар үйл явдлууд болдгоо тэр 4 өдөр дотор ямар юм болох вэ гэдэг дээр үүднээс яг энэ дистаралсан энэ номны маань юу хийгдсэн байгаа. Ном хийгдсэн байгаа. Та энэ номын хамтран зохиогч тэр Алтан зүг гээд энэ хүн маань бол миний бодлоор нөгөө хөгжмийн зохиолч хүн байгаа хөх те. Тийм ээ. Хөгжмийн зохиолч ягаад гэвэл эн чинь нөгөө одоо бидний хамгийн танил одоо гараа уйдаг гэдэг дууг одоо бүх хүүхдэд мэдэхгүй байна гэж байхгүй. За бүр дээр үед бол бидний баг настай бол 10 жил байхад аз жаргалын шуухан нисэрэ гэх тэр дугаар одоо алтас багшуудын энэ уран бүтээл бол 5-600-аад болцсон. Тэгээд ТВ-с телевизийн одоо лобигийн найзууд гээд бас тэр та хамтарч ажилладаг Бонгын одоо Мишель Можох Бонг гурвтай хамтарч дуу шүлгээ хийдэг. Бас ийм мундаг багшилтай ингээд зөв бас хамтарч ийм сайхан бүтээсэндээ би бас хамтарч ажилласан алтас багштай баярлалаа. Тийм байна. За ингээ юу маш их баярлалаа мөнх ариунагч. Тэгэхээр ямар тач гэсэн бид нар ийм 51 дуу дуутай энэ дууныхын CD-тэй нөгөө нэг CD нь болохоор кара юу байгаа гэлээ? Энэ болохоор хос CD. Яг би энэ талаар бас сайхан маш тодорхой яриа. Зарим хүмүүс бүх дуунуудаа нэг CD-н дээр оруулчихъя гэж байна. Энэ талтаа болохоор нэгдүгээр CD болохоор за би энийг ерөөсөө ингэж суулаа гаргаад ирье. За тэгээ. За энэ CD маань дуу нэг гэж байгаа. Энэ нөгөө оролцсон одоо нөгөө 51 дуу шүлгийн чинь 45 дуу нь энд орцсон байна. Яг л дуу нэг энэ дээр бол энэ хүүхдүүд маань дуулснараа одоо энэ зургийг ингээд яараа. Одоо энд болохоор нөгөө оролцсон хүүхдүүд маань ингээд ямар хамтлаг дуулсан хүүхдүүд биш. Хүүхдийн хамтлаг оруулсан бас мөн бас манай хамтарч ажилласан нийслэлийн бас дүүргүүд маань орсон байна. Хаан дүүрэг, сонгой ард дүүрэг, Баянгул дүүрэг, Чингэлтэй дүүрэг гэдэг ингээд Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүд маань оролцсон байгаа. Тэгээ одоо жишээлбэл энэ хоёр хүүхд сүлд модыг дуудлаа гэхэд л энэ дээр одоо бүх дуунууд энэ хүүхдүүдийн яг энэ хүүхдийн дуулснаар нь байгаа юм биш? Тийм дуулснаар байгаа. Тийм байна. Тэгээд энэ дуунууд нь дуулснаар магадгүй багш нар магадгүй багш нар дуу хөгжмийн багш нар бол ноотоор заачин давхар бас аж тустай тийм байна. Тэгээ CD-гээрээ сонсчин дараа нь фонограмтаа. Тэгээ энэ би яг босоо өсгөр бичсэн бэ гэвэл манай өвөр Монгол хүүхд багчууд маань бас хүрх болоо. Хөрш орон зэрэгэлдэх орны хүүхдүүдэд бас энэ дуунууд хүрхэн ойлгомжтой. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар одоо манай Монгол улсын ерөнхийлөгт маань хүүхэд болгоныг хүн болгоныг
20 он гэхэд одоо баг босоо өсөхтэй бол гэдэг уриадаад байгаа шүү дээ. Тийм учраас зөв Монгол хүүхдийн зөв дээлтэй дандаа манай хүүхдүүд Монгол дээлтэй Монгол утастай ингэж авахулснараа бас онцлогтой. Маш онцлогтой юм байна. Би цаана тэгж бодож гаргасан одоо ингээд тийм учраас босоо үсгэн дээр Монгол хүн чинь босоо үсгэхдээ босоог ямартай хүмүүс үү. Яг үнэ. Тэгэхээр ингээд босоо үсгийг бас уламжлуулж бас хүүхдягчуудаа үлдээе гэдэг утгаараа би энэ номыг гаргасан байна. Таны хоёр дахь CD-ийн юуны CD гэлээ хамгийн ард хоёр байгаа? дахь нь болохоор одоо яг нөгөө энэ олон дуунуудын чинь панограм байгаа. Аа бүр хэрэгтэй гэсэн үг байна. Тэгэхээр гоё дан хөгжим. Хүүхд чинь өнөөдөр жишээлбэл би энэ хэл хөлд орлоо гэдэг дуу ч юм уу сүүн шүү сурлаа дагаад дуулахаар энэ панограм нь бас байгаад байгаа давуу талтай. Тэгэхээр ерөнхийдөө босоо үсэгтэй, ноттойгоо, дуутайгаа, панограмтайгаа ийм нэг дөрвөн цогц ном болчиход байгаа байхгүй юу? Маш их баярлалаа. Энэ өстой мундаг бүтээл байна гэж би одоо манай бүтээлч урлан таны энэ бүтээлийг өлгийдэн авч олон түмэндээ танилцуулж байгаадаа бүр маш их баяртай байна. Учир нь бол одоо энэ бол яг хүүхдийг 3-аас тэр 5 нас дээр хэлд ордог ухаан сууж байгаа тий. Яг тэр үг яриатайгаа Монгол ахуй соёлоо тэр үгээрээ дуугаараа одоо таньж мэдх юм бүрэн боломжийг олгосон зурагнаас нь хүртэл одоо үндэсний хувцас соёлоо харах юм боломжтой тий. Маш их юм олон талын ач тустай бүтээл болжээ гэдгийг үл бид ингээд хараад хэн ч гэсэн ойлгохоор болжээ. Баярлалаа танд. За маш их баярлалаа. Тэгээд хамгийн гол нь бас энэ дээр нэмж хэлгээд бас хөдөө ахуй чиглэлийг бас оруулсан. Одоо хотын нийслэлийн хүүхдүүд одоо 5 шуу малгай нэрлж чадахгүй байж байгаа. Одоо жишээл Монгол гэрийг хэлэхэд мөн монгор гэргээд манай гэрийн тооноор нар багтаж орж ирдэг. Миний ээжийг сэрхээр гэрэлтэй байх гэж орж ирдэг дээ гэж жишээлээд ингээд. Иймэрхүү ийм бас